Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Douglas Benfield болон Ashley Benfield нар нь 2016 онд гэрэлсэн 3 настай нэг охинтой. Ashley охиныхоо хамтаар мөн ээж Alishagийнхаа хамтаар гуруулаа Флорида мужийн Manatee County-д байх Lakewood Ranch гэх хороололд амьдарцгаадаг. Харин Douglas-ийн хувьд тэрээр Ashley-тай танилцах үедээ South Carolina-д амьдардаг байсан. Тэндээ өөрийн бизнестэй тул ирж очин байдаг. Гэхдээ тэрээр охин эхнэр хоёртойгоо ойрхон байхын тулд тэдэнтэй ойрхон бас өөр нэг орон сууц түрээсэлдэг байсан юм байлээ. Тэгээд Флоридад ирэх үедээ тэрхүү орон сууцсандаа байжгаад буцаад явдаг. За яг яагаад хосууд инхүү тустай амьдарч исэн талаар бол дараа нь дэлгэрэнгүй ярина. Хэдийгээр Ashley, Douglas хоёр гэрэлсэн хосууд ч гэсэн нэг иймэрхүү байдлаар 4 жилийн турш амьдарсан тул тэд ярилцж агаад охинтойгоо мөн Ashley-гийн ээжтэй нь хамтдаа бүгдээрээ Ashley-гийн өсөж төрсэн газар болох Maryland муж руу нүүцхэн тэндээ хамтдаа амьдарцгаая гэсэн шийдвэрийг гаргацгаасан. Ингээд 2020 оны 9-р сарын 27 болж тэд Maryland руу нүүхэд ердөө хэдхэн хоног л үлдээд байсан үе. Тухайн өдрийн үдээс хойш нь Douglas түрээсэлж авсан ачааны машин авахаар гэрээсээ гараад явсан бөгөөд оройны 5 цаг 32 минутанд эхнэрлүүгээ ачааны машины жолооч замдаа явж гин шүү хэмээн хошгинсан маягийн зурвсыг илгээсэн байдаг. За гэтэл үүнээс ердөө 1 цаг 30 минутын дараа Ashley-гийн хөршөөсөн шуурхай албаны 911 утсанд дуудлага ирсэн ба хөршөөх нь хэлснээр бол Ashley гартаа буу барьчихсан маш айж сандарсан байдалтай хөршөөхөн хаалгыг нүдээд тусламж гуйсан. Хөршин түүнээс яг юу болсныг асуухад Ashley хэлэхдээ Douglas над руу дайраад би айсандаа бие хамгаалах гээд түүнийг буутчихлаа хэмээн хэлсэн байдаг. Цаашлаад хөршин 911-ийн оператор тандан түргэн тусламж хурдан явуулаарай. Ashley-гийн ээж охин хоёр нь салхилахаар парк руу явсан гэж байна. Тэднийг ирэхээс өмнө ирэхгүй бол би тэднийг Douglas-ыг ямар байдалтай байгааг нь олоод харчихгүй хэмээн санаа зовж ийн хэмээн ярьсан байдаг. За ингээд шуурхай албаныхаа энэхүү дуудлагын дагуу Ashley-гийн гэрт нь ирээд түүний унтлагын өрөөнийх нь шалан дээр ухаангүй хэвтэх Douglas-ыг олсон ба хэдийгээр тэд анхны тусламж үзүүлэхээр оролцсон боловч энэ үед бүх зүйл ойройтсон байсан. Тэрээр айл хэдийн амьсгал хураасан байдалтай олдсон байдаг. За мөрдөгчөд хэргийн газарт үзлэг хийж үзэхэд Ashley хэд хэдэн удаа гал нээсэн гэдэг нь бол тодорхой харагдчихсэн гэж хэлж болно. Байшингийн ханан дээр болон угаалгын өрөөний хаалган дээр гээд ер нь хэд хэдэн газарт бууны сумны уул мөрүүд олдсон. Харин Douglas-ийн хувьд тэрээр гарн дээрээ, хөлн дээрээ мөн нуруунд тус газраа бууны шарх авсан байснаас гадна түүний нуруун дээр авсан бууны шарх нь цээж рүү нэвтрэн орж үхлийн шарх үүсгэсэн хэмээн задлан шинжилгээний хариу гарсан байдаг. За Ashley-гийн Douglas-ыг буудан хөнөөсөн буун 45 калибр гар буу байсан бол үүнээс гадна өөр 2 ч гар буу Ashley-гийн гэрээс нь олдсон. Өмнө нь хэлсэнчлэн энэ үед тэд нүүх гээд бэлтжижсэн болохоор ерөнхийдөө байшин бол бараг хоосон, бүх эд хогшлууд нь цаасан хайрцагуудад баглагдаад нүүхэд бэлэн болцсон байсан. Гэхдээ галтгооны өрөөнд байх жижигхэн хайрцагын дотроос нэг гар буу цаашлаад Ashley-гийн үүргэвчин дотроос нь мөн 38 калибр гар буу олдсон байгаа. Энэхүү хоёр гар буу нь хоёулаа дотроос сумтай цэнэгтэй байсан. За Ashley-гаас мөрдөгчөд хэлцсээр мэдүүлэг авчаах үеэр Ashley өөрийн баруун ташаан дээр байх юмд уртсан юм шиг шархыг тэдэнд үзүүлсэн. Гэхдээ энд харагдаж байгаачлан энэ нь зүгээр нэг өөрөө санамсаргүй байдлаар ширээний ирмэг ч юм уу өөр ямар нэгэн зүйлд уртсан юм шиг харагдаж байгаа. Цаашлаа тэрээр зүүнүүд нь хавдаад улаачихсан хэмээн мөрдөгчдөд хэлсэн. Яг өөрөө л тэгж яриад байгаа болохоос яг үнэндээ бол мэдэгдэхүүц улаалт нүдэн дээр нь бол харагдаагүй. Энд харагдаж байгаачлан баг зэргийн хавцсан юм шиг уул мөр бол харагдаж байгаа. За үүнээс өөр түүний биен дээрээс ямар нэгэн өөр шарх сорив, хөхрөлт, улаалт гэхээр зүйлс олдоогүй байдаг. Үүнээс гадна тэрээр мөрдөгчдөд Douglas яг яаж өөрлөн дайрсан, юунаас болж бие хамгаалахаар оролцсон, Douglas ямар нэгэн зэвсэгтэй байсан уу гэх мэт гол зүйлсийн талаар ямар ч мэдүүлэг өгөөгүй. Түүнийг цагдаагийн газарт ирснээс нь ердөө бараг хэдхэн минутын дараа түүний өмгөөлөгч нь мөн хэлцээр ирээд түүнийг мөрдөгчдөд юу ч хэлэлгүй чимээгүй байхыг сануулсан байгаа.
Ингэснээр мөрдөгчөд Ашлигаас бол мэдүүлэг авах ямар ч боломжгүй болсон. За Ашли Бенефилд гэж яг хинбэ? 2015 онд Ашли Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд маш чухал үүрэг гүйцэтгэжсэн гишүүдийнх нь нэг. Цаашлаа тэрээр хажуугаар нь усны хувцсны модель хийдэг. Гэхдээ түүний яг гол мэрэгжил нь бол балетийн бүжигчин. Тэрээр Мэриланд мужид амьдарч байх үеэсээ буюу бүр бага байхасаа л балетаар хичээлжсэнээс гадна түүний хамгийн том мөрөөдөл нь балетийн бүжгийн сургуультай болох ийм мөрөөдөлтэй. За ингэж явж байгаа Ашли 2016 онд 24 настай байх үедээ Доглас Бенефилдтэй танилцсан байдаг. Гэхдээ энэ хоёрын хувьд бол маш олон насны зөрүүтэй. Тэд анх танилцах үедээ Ашли 24 настай байсан бол харин Доглас 54 настай байсан. Бүхэл бүтэн 30 насны зөрүүтэй гэсэн үг. Энэ хоёрын эргэн тойрных нь тэр тусмаа Догласын эргэн тойрны хүмүүсийн хэлж байгаагаар дөнгөж танилцсныхаа дараа хосууд анхны харцаар нэг нэгэндээ дурлсан, бид хоёрыг бурхан л учруулсан гэх мэт иймэрхүү зүйлсийг ярьж явж агаад танилцсанаас хойш ердөө 13 хоногийн дараа гэрлэлтэд батлуулсан байдаг. За одоо бүгдээрээ Доглас Бенефилдийн талаар бага зэрэг ярьцгаая. Доглас Бенефилд нь дөнгөж 20 эдэн настай байх үеэсээ эхлээл Америкийн усан цэргийн армид алба хаадаг байсан. Харин үүний дараагаар 2016 онд тэрээр армийн шин зэвсэг зохион бүтээх шинжлэх ухааны салбарт нь ажиллаж исэн байлээ. Үүнээс гадна Доглас ресторан, үл хөдлөх хөрөнгийн бизнес гээд өөр хэд хэдэн бизнесүүд нь ч гэсэн маш амжилттай явж исэн үе. Тэрээр Ашлитай гэрэлснийхаа дараа Ашлигийн мөрөөдлийг нь биелүүлж түүнд American National Ballet гэх мэргэжлийн балетийн бүжгийн үзүүлбэр үзүүлдэг урлагийн компанийг нээж өгсөн. За өмнө нь хэлсэнчлэн Доглас South Carolina-д амьдардаг. Түүний өмнөх эхнэр нь зүрхний шигдээсээр нас барсан тул тэрээр тухайн үед 15 настай Эва гэх охиныхоо хамтаар South Carolina-д байх гэртээ амьдарч исэн. За Ашли Доглас хоёр гэрэлсний дараа Доглас уг нь түүнтэй хамт амьдрахаар гэртээ авч ирсэн боловч Эва Ашли хоёр хоорондоо огт таарч тохирохгүй байсан. Догласыг гэртээ ирэх үед нь бараг орой болгон шахуу тэд хоорондоо муудалцчихсан сууж идэг байсан бол удалгүй Эва өөрийнхөө дотны нэг найзыг гэртээ нүүлгэн авч ирснээр байдал улмалд орцсон байгаа. Хоёр өсвөр насны охид нийлж агаад Ашлиг бол шинэ гэртээ байж суух газаргүй болгосон. Гэхдээ нөгөө талаасаа 15 настай өсвөр насны охины хувьд ээжээгээ алдаад ердөө 9 сар өнгөрч явахад нь аав нь өөрөөс нь хэдхэн насаар ихч шинэхэн эхнэрээ гэртээ авч ирээд өөрөөс нь илүү тэр эмэгтэйгийнхаа үгэнд нь итгээд эрхлүүлээд байгаа нь бол ерөөсөө таалагдаагүй. Дээрээс нь Эвагийн хувьд нэг л өдөр сургуулаа таарад гэртээ ирэх үед ээж нь зүрхний шигдээсээр гэртээ ганцаараа байх үедээ нас барчихсан байсан ба ээжигээ амьсгал хураасан байдалтай байх үед нь Эва анх олсон байдаг. Тэгэхээр энэ үед бол Эва ч гэсэн маш хүнд хэцүү цаг үеүүдийг туулж исэн гэдг нь эндээс харагдаж байгаа. За өмнө нь хэлсэнчлэн Доглас бол Ашлид ухаанаа алтлаа дурлчихсан түүний юу хүсснийг биелүүлдэг байсан. За энэ үеэр буюу 2017 оны намар Ашли Эвагийн өдрийн тэмдэглэлийг нь нууцаар уншаад Эва өөрийг нь ямар ихээр үзэн яддаг талаараа өдрийн тэмдэглэл дээрээ бичсэн байсныг нь олсон байдаг. За ингээд Догласыг гэртээ ирэх үед нь Ашли өнөөх өдрийн тэмдэглэлийг нь түүнд үзүүлээд хосууд ер нь нэлийн хурцдмал байдлаар хоорондоо муудалцаж эхэлсэн. Үүнээс болоод Доглас таац руугаа нэг удаа гар буугаараа буудсан байдаг. Харин үүнийхэн талаар тэрээр нэг найздаа Ашли намайг өгч хэлүүлэхгүй ойрлоод хашгичаад байхаар нь түүнийг чимээгүй болгох гэж таац руу буудсан хэмээн сүлд ярьж исэн. За энэхүү явдлаас хойш хэдхэн хоногийн дараа Доглас Ашли хоёр хурмаа хийсэн байдаг. Тэд айл хэдийн танилцаад ердөө 13 хоног өнгөрсний дараа гэрлэлтэд батлуулчихсан байсан ч гэсэн хурмаа бол хийгээгүй байсан болохоор ойр дотныхоо хүмүүсийг ураад нэлээд үнэтэй газарт тансаг хурим хийцгээсэн. Тухайн үед хурминд урагдж очисон зочдын ярьж байгаагаар хосууд маш аз жаргалтай харагдчихсэн тул хурминд ирсэн хүмүүсээс хэн ч тэднийг дундаа маш том асуудалтай байгаа гэдгийг нь бол анзаараагүй. Харин хурмаа хийгээд удаагүй байх үедээ буюу 7 дугаар сард нь Ашли бие давхар болсон гэдгээ мэдсэн байдаг. Ер нь бол угаасаа хосууд хүүхэдтэй болох гээд хичээгээд эмнэлгээр хүртэл явж исэн байлээ.
Харин бие давхар болсон гэдгээ мэдсэн даруйда Ашли өөрийн зарим зүйлсээ багалж аваад South Carolina-г орхин Флоридад байх ээж дээрээ ирсэн. За үүнийгээ Ашли Douglas тайлбарлахдаа эхэндээ жирэмсний эхний үе болохоор байнга миний дотор мухай оргиод их хэцүү байна. Хэсэг хугацаанд ээжтэйгээ хамт байх хэрэгтэй байна хэмээн тайлбарлаж исэн бол удалгүй 3-7 хоногийн дараа гэхэд Douglas-ийн гэрт нууцаар ирээд үлдсэн бүх юмаа цуглуулж аваад буцаад Флорида руу явчихсан байсан. Харин энэ үедээ тэрээр Douglas нэгэн захиа үлдээсэн бөгөөд энэхүү захиан дээрээ битгий намайг дарамтал, битгий намайг дагах гэж оролт, үгүй бол би цагтаа дудан шүү. Би чиний эсрэг restraining order гаргуулчихсан байгаа. 9 сарын 19-ний мегмар гаригаас эхлүүлээд би чамтай зөвхөн зурвсаар л харилцсан. Ээж рүү эсвэл над руу битгий залга. Бид хоёр утсаа авахгүй. Ойлгосонд баярлалаа хэмээн бичиж үлдээсэн байсан. За Ашли ингээд өөрийн хүсэж мөрөөддөг байсан бүжгийн компани хүртэл хаяад яваад өгсөн болохоор өөрөө балетын бүжгийн талаар ямар ч мэдлэггүй Douglas компани удирдуулахаар Jennifer гэх эмэгтэйг томилсон. Гэхдээ тэгээ яагаад ч ямар ч байсан энэ эмэгтэй компани бараг тал бүжигчдийг нь ажлаас нь халаад нэлээд бужигнуулсан байгаа. Үүнээс нь болоод буцаад нөгөө бүжигчт нь компани шүүхэд өгөөд нэлээд ярвигтай юм болж исэн. Энэ үеэр харин Ашли мөн л Douglas-ыг цагдаад өгөөд жирэмсэн байх үед нь өөрийг нь болон хүүхдийг нь хордуулахаар оролдож исэн хэмээн түүнийг сэжиглэж байгаа талаараа цагдаагийн ажилтнуудад гомдол гаргасан байдаг. За түүний хэлснээр бол хэдийгээр тэрээр жирэмсэн ч гэсэн түүний мэдэрч байгаа энэ дотор нь муухайрах, толгойн эргэх зэрэг мэдрэмжүүд бол хэвийн нэг жирэмсний эхний үеийн хордлогын шинж тэмдгүүд биш. Түүнээс хамаагүй илүү их загварууд надад мэдрэгдэж байна. Douglas намайг хордуулсан гэж би бодож байна хэмээн мэдүүлэг өгөөд бүр нөхөр нь өөрлөөн төрсөн өдрийн бэлэг гээд явуулсан гих цайг цагдаагийн хэлтс дээр авчирж дотор нь хор байгаа ясгийг шалгуулах хүсэлт гаргасан байгаа. За үүгээр зогсоогүй Ашли Douglas-ийн өмнөх эхнэр Renee-ийг зүрхний шигдээсээр биш харин Douglas-ийн гарт амиа алдсан Douglas түүнийг хордуулсан гэж итгэж байгаа талаараа ч мөн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл яг үнэндээ бол Renee-ийг нас барсны дараа түүнд задлан шинжилгээ хийж үзээд зүрхний шигдээсээс болж нас барсан гэдгийг нь шүүх эмнэлгээс бүр батлаад ер нь ямар ч тийм хорцсон гэхэр зүйл олж илрүүлээгүй. За нэг иймэрхүү байдлаар бүх зүйл үргэлжилсээр Ашли Douglas-т хэлэлгүй нууцаар охиноо төрүүлсэн байдаг. Тэрээр охиныхоо төрсний гэрчлэгэн дээр Douglas-ыг аав нь хэмээн бүртгүүлээгүй. Цаашлаад бүр түүнийг охинтойгоо ч уулзуулаагүй. Ингээд охин нь төрснөөс 6 сарын дараа буюу 2018 оны 7 сараас эхлэн Ашли Douglas хоёр мөн л шүүх дээр маргаан үүсгэж эхэлсэн. Учир нь Ашли Douglas-ыг охинтойгоо уулзахыг нь бүр огт зөвшөөрөхгүй байсан болохоор тэд ийхүү нэг нэгнийгаа шүүхэд өгсөн нь энэ. За энэхүү шүүх хурлын үеэр Ашли хэлэхдээ Douglas бол цуврал алуурчин, тэр маш олон хүмүүсийг хордуулж алсан. Түүнд маш олон танил тал байдаг болохоор энэ бүхнийгээ нуугаад өнгөрөөдөг. Би түүнээс маш их айж байна. Тэр бүр миний машинд байршил тогтоогч суулгаж явахыг нь манай хөрш олж харсан байна лээ хэмээн ярьсан байдаг. Гэхдээ түүний хэлсэн энэхүү хөршин Douglas-ыг Ашлигийн машинд байршил тогтоогч суулгаж явахыг харсан гэдг нь батлагдаагүй. Энэ талаар мэдүүлэг өгөх ямар ч гэрч гарч ирээгүй. За Ашли бол ингээд маш олон төрлийн аргаар Douglas-ыг цуврал алуурчин, хүчирхийлэгч, аюултай, аимшигтэй этгээд хэмээн шүүгчдэд итгүүлэхээр оролдож исэн боловч яг үнэндээ түүнд өөрийг нь үнэн ярьж байгаа гэдгийг нотлохоор ганц ч нотлох баримт байгаагүй. Гэхдээ бүх нотлох баримтууд түүний эсрэг зааж исэн ч гэсэн Ашли бол бууж өгөөгүй. Тэрээр өөр нэгэн хувийн лаборатори руу өөрийнхөө болон охиныхоо үснээс илгээгээд хорцсон эсгээ хүртэл шалгуулахаар хүсэлт гаргасан байдаг. Шүүх хурлын үеэр Douglas түүнд гар хөөрч, бие махбодын хүчирхийлэл үйлдчихсэн, аль эсвэл айлган сүрдүүлж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдчихсэн гэхээр ганц ч нотлох баримт байгаагүй хэдий ч Ашли зүгээр л түүнээс ямар ч шалтгаангүй айгаад байгаа болохоор охиноо түүнтэй уулзуулмааргүй байна гэсэн иймэрхүү зүйлийг ярьсан байдаг. За гэтэл нөгөө Ашлигийн шинжилгээнд оруулахаар илгээсэн өөрийнх нь үснээс болон хүүхдийнх нь үснээс хүнд металл илэрсэн. Тэгэхээр үнэхээр л Ашли охиныхоо хамтаар хорцсон байсан гэдг нь инхүү тогтоогдсон байгаа. Харин шүүх хурлын үеэр Douglas-ийн өмгөөлөгч нь Ашли болон охиных нь биед хийгдсэн хорны шинжилгээний хариуг ил болгож харуулахыг шаардсан.
Энэхүү шинжилгээний хариугаар бол Ашлигийн болон охиных нь биенээс кобальт, цинк, бариум гэх мэт эдгээр бодисууд маш өндөр тунгаар буюу амь насанд аюултай гэж үзэгдэх ийм хэмжээнд илэрсэн гэдэг нь нотлогдсон. Гэхдээ энд нэг хачирхалтай зүйл нь Ашлигийн яриад байгаагаар бол дөнгөж бие давхар гэдгээ олж мэдсэн цагаас нь эхлээд Даглас түүнийг хордуулж эхэлсэн гэж яриад байгаа. Гэтэл үнэндээ бидний мэдж байгаачлан Ашли жирэмсэн болсон гэдгээ мэдсэн даруйдаа шахуу Дагласын гэрээс нүгэд ээж дээрээ ирчихсэн. Бүр ээж дээрээ ирснийхаа дараа Флоридад эмчийн хяналтандаа орсон байдаг. За тэгээд энэ үеэс нь эхлүүлээд охиноо төрүүлэх хүртэл нь эмчин түүнд сар бүр үзлэг хийгээд ямар нэгэн зовиор илэрч гэнэ үү, хөл гар нь өвдөж гэнэ үү, толгой эргэх, дотор муухайх нь яаж гэнэ гэд бүгдийг нь асуудаг байсан. Харин энэ болгонд нь Ашли би зөв зүгээр байгаа, ямар нэгэн завууртай шинж тэмдэг илрээгүй хэмээн хариулж исэн бүх нотлох баримтууд нь Ашлиг хариуцж исэн эмчдэр нь бол мэдээж байж исэн. Цаашлаад Ашлигийн биенээс илэрсэн эдгээр бодисууд нь маш бага багаар тогтвортойгоор яг л өдөр болгон тогтмол цагт зориудаар ууж байгаа юм шиг биед нь байж исэн гэдэг нь мөн тогтогдсон. За одоо ярих гэж байгаа таамаг бол яг батлагдаагүй. Гэхдээ ер нь бол шинжээчдийн үзснээр Ашли Дагласыг гэмт хэрэгтэн болгож харагдуулахын тулд жирэмснийхаа сүүлийн саруудад өөрийгөө болон хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулан байж өөрөө биенээс нь илэрсэн эдгээр хоруудыг уусан хэмээн үздэм байлээ. Цаашлаад шүүх хурлын үеэр бол шүүгчид дуу нэгтэйгээр Дагласыг Ашлиг хордуулсан гэх бүр ганцхан ширхэгч нотлохоо байхгүй хэмээн үзээд түүнийг охинтойгоо уулзаж байхыг нь шүүхээс зөвшөөрсөн. Ингэснээр Даглас эцэст нь нэг юм охиныгоо 6 сартай байх үед нь охинтойгоо уулзсан байдаг. За эндээс нэг хачирхалтай зүйл нь энэ үед Ашлигаас маш сонирхолтой үйлдэлүүд гарч эхэлсэн. Нөгөө нэг Дагласыг үзээ адаад өөрийг нь хордуулсан гэд гүтгээд байсан хүн чинь шүүхээс ийм шийдвэр гарсны дараа урайлахнаар охиныгоо Дагластай уулзуулад бүр гуруулаа хамтдаа цагийг гэр бүл шиг өнгөрөөё гэд тэд гуруулаа уулзцаадаг болсон байгаа. Ингээд энэ үеэс эхлэн Ашли Даглас хоёрын харилцаа буцаад баг багаар сэргэж эхлээд хэрэг гарах үед Даглас бүр охин эхнэр хоёртойгоо ойрхон байх гээд Ашлигийн ээжийнхаас холгүйхэн байр хүртэл түрээсэлчихсэн байсан нь энэ. За Дагласыг Ашлигийн гарт амь насаа алдсны дараа Ашли 2020 оны сүүлээр 2 дугаар зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтнээр татагдан хоригдсон. За бидний мэдж байгаачлан яг энэ үеэр ковид гараад бүх шүүх хурлууд хойшлогдоод байсан үе. Тиймээс түүний шүүх хурал нь 2024 оны 7 сард албан ёсоор эхэлсэн байдаг. Гэхдээ үүнээс урдаад 2023 оны 9 сард Ашлигийн урьдчилсан шүүх хурал нь болсон. За энд нэг зүйлийг дурдж хэлэхэд Флорида мужийн хуулиндаа хэрвээ биеийн хамгаалах зорилгоор бусдын амь насыг хөнөөсөн тэр тусмаа энэхүү явдал нь өөрийн гэртээ байх үед нь тохиолдсон бол ямар ч ял авалгүйгээр суллагдах өндөр боломжтой байдаг. Гэхдээ бодоод үзэх юм бол Ашлигийн хувьд яг ийм нөхцөл байдалд байгаад байгаа шүү дээ. Хэрэг гарсан газар бол Ашлигийн ээжийнх нь гэр байсан. Тэгэхээр Ашлиг бол гэртээ байсан гэж үзээд харин энэ бол Дагласын гэр байгаагүй. Тэгэхээр Даглас хуулийн дагуу бол тэр гэрт амьдардаггүй гадны хүн болж таарч байгаа. Цаашлаад Ашли өөрийгөө бие хамгаалахын тулд Дагласыг хөнөөсөн хэмээн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр шүүх хурал эхлэх үед бол шүүх Ашлигийн талд хэргийг шийдэж өгөх өндөр магадлалтай байсан гэсэн үг. Цаашлаад 2020 онд тэрээр баривчлагдсныхаа дараахан барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурлаа хүлээх зураа суллагдчихсан гэртээ байсан юм байлээ. Үүнээс гадна бидний мэдж байгаачлан хэрэг гарсан орой яг юу болсон талаар тэрээр огт ам нээгээгүй. Зүгээр л Даглас над руу дайрсан бие хамгаалсан гэхээс өөр зүйлсийг огт яриагүй. За ингээд Ашлигийн шүүх хурал албан ёсоор эхэлсэн. Ашлигийн өмгөөлөгч нь шүүх хурлын үеэр хэлэхдээ тухайн өдөр Ашли Дагласыг гэрээсээ яв хэмээн хэлсэн боловч Даглас явахгүй эсрэгээрээ Ашлигийн зүүн гарнаас нь атгачаад өөрөөсөө холдуулахгүй байсан хэмээн хэлсэн байдаг. Харин прокурорын талаас бол хэргийн газар дээрээс олдсон нотлох баримтуудыг нэг нэгээр нь шүүх хурлын үеэр дэлгэн харуулсан байдаг. Ингээд эхний нотлох баримт бол Ашли хэрэг гарах үед 4 удаа гал нээсэн. Эхний сум нь Дагласын нуруунд, харин дараагийн сум нь Дагласын хөлийнх нь ар талд,
3 дахь сум нь Дагласын гарыг нь хальт шүргсэн, харин сүүлийн сум нь түүнийг огт оноогүй. За Ашли бие хамгаалахаар Дагласыг хөнөөсөн гэж яриад байгаа. Гэтэл Дагласын биеийн дээрээс олдсон бууны шархнууд нь бүгдээрээ арт талаасаа буудулсан шархнууд байсан. Тэгэхээр яг ямар тохиолдолд аргагүй бие хамгаалалт гэж үздэг вэ гэхээр хэдхэн секундын дотор өөрийгөө хамгаалахын тулд ямар нэгэн арга хэмжээ авч нөгөө хүнээ шархтуулсан аль эсвэл амь насыг нь хөнөөсөн тохиолдолд энэ нь аргагүй бие хамгаалалт болно. Гэтэл Даглас буудуулах үедээ нэгдүгээрт арт талаасаа буудулсан. Хоёрдугаарт тэрээр Ашлигаас нэлээд зайтай зогсож исэн байгаа. Тэгэхээр үнэхээр л Ашли өөрийгөө хамгаалахын тулд түүнийг буудсан бол яг яагаад араас нь буудна гэж. Хинч хин нэгэн лөө дайрах үедээ нуруугаа харуулад нөгөө хүн лүүгээ дайрна гэж байхгүй. За цаашлаад өмнө нь хэлсэнчлэн Ашли баруун ташаан дээр нь байх жижигхэн урагдсан шархыг Даглас өөрлөө дайрчих үед авсан шарх хэмээн мөрдөгчдөд хэлжсэн. Тэгвэл энэхүү шархыг нь шинжлээд үзэхэд үүсээд 2-3 хончгсон шарх гэдэг нь мөн тогтоогдсон байдаг. Тэгэхээр үүн дээр нь үндэслээд Ашлиг бол худал мэдүүлэг өгсөн хэмээн үзсэн байгаа. Дээрээс нь түүний биен дээрээс Даглас түүнийг гэмтээхээр оролцсон гэхээр ямар ч уул мөр илрээгүй. За гэтэл шүүх хурлын үеэр Ашлигийн өмгөөллийн багийн талаас энэхүү Даглас нуруундаа болон хөлийнхөө ард бууны шарх авсан талаар тайлбар хийсэн. За бүр энэ тайлбар нь яг тэнэг хүн хуурч байгаа юм шиг ингэж хэлсэн байгаа. Даглас бол каратегаар хичээлдэг. Хэрэг гарсан өдөр Даглас Ашлид карате хийж түүнийг гэмтээхээр оролцсон. Ингээд эргэж хараад каратегаа хийж эхлэх гэж байх үед нь Ашли бие хамгаалахаар түүнийг амжиж буудсан хэмээн тайлбарлсан байдаг. За ер нь бол шүүх хурал болохоос ч бүр өмнө хэрэг гарсны дараахан мөрдөгчөөд хэргийг мөрдөж явах үедээ Ашлиг бие хамгаалахаар Дагласыг буудсан биш. Харин энэ нь аллах байсан гэсэн дүгнэлтэнд айл хэдийн хүрцгийч гсэн байсан. Тиймээс тэд Ашли Дагласыг хөнөх болсон гол шалтгаан нь яг юу байсан байж болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулан мөрдлөгөө үргэлжлүүлж ирсэн байгаа. За тэгэхээр бидний мэдж байгаачлан 2018 онд гэр бүлийн шүүхээс Дагласыг Ашли болон охиноо хордуулахаар оролцсон ямар ч нотлох баримт байгаагүй гэж үзсэн тул энэ хэргийг Дагласын талд шийдэж өгсөн. Үүнээс хойш Даглас Ашли хоёр охинтойгоо хамт гуруулаа ойр ойрхон цагийг хамтдаа өнгөрөөгөөж буцаад харилцаанд сэргэж эхэлсэн байгаа. За гэхдээ энэ үед Даглас нэг зүйлийг олж анзаарсан. Тэр нь юу байсан бэ гэхээр Ашли айл хэдийн цаанаа өөр хүнтэй болчихсон байсан. Эхэндээ Даглас энэ талаар баттай мэдэхгүй байсан болохоор тэрээр хувийн мөрдөгч хөлслөөд Ашлиг мөрдүүлсэн байлээ. Ингээд эхнэрээгаа өөр хүнтэй болсон гэдгийг нь баттай мэдэж авсныхан дараа Даглас салах өргөдлөө шүүхэд өгсөн байдаг. Харин салах өргөдлөө ийхүү шүүхэд өгснөөс нь хойш Ашли хэд хэдэн удаа Дагласыг цагдаад өгсөн. Энэ нь яг хизээ байсан бэ гэхээр 2020 оны 3 дугаар сарын 21-нд болон үүнээс 2 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 23-нд гээд ийм ойрхон зайтай 2 удаа Ашли Дагласыг хүүхдийн хүчирхийлэл үлдсэн, охиндоо гар хүрсэн гэх мэт ийм хэрэгүүдээр цагдаад өгсөн байдаг. За үүнийхэн дагуу цагдаагийн офицерууд болон гэр бүл хүүхэд хамгааллын газрын мэргэжилтнүүд Дагластай уулзаж цаашлаад тэдний охины биед нь үзлэг хийсэн боловч хүүхэд хүчирхийллийн ямар ч шинж тэмдэг илрээгүй. Цаашлаад мэргэжлийн сэтгэл зүйчэд 3 настай охинтой уулзан ярилцсан боловч охин сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэхээр ямар ч шинж тэмдэг илрээгүй. Харин үүний дараа 4-р сарын 5-нд болон 4-р сарын 27-нд гээд дахин 2 удаа Ашли цагдаагийн газарт Дагласыг хүүхдээ хүчирхийлсэн хэмээн дахин гомдол гаргасан. Ингээд дахиад тал талын мэргэжилтнүүд хамтран энэхүү хэргийг судалж үзсэн боловч Даглас хүүхдээ хүчирхийлсэн гэхээр ямар ч нотлох баримт улмөр илрээгүй. Эсвэргээрээ Ашлигийн өгч байгаа мэдүүлгүүд нь хоорондоо ямар ч хавцалтаагүй, үндэслэлгүй мэдүүлгүүд байсан тул цагдаагийн газраас Ашлиг сэтгцийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой гэсэн ийм шийдвэрийг гаргасан байдаг. За хачирхалтай энэ бүх үйл явдлын дараа Ашли Даглас хоёр буцаад нийлсэн. Гэхдээ Даглас шүүхтэр үргэлжилж байгаа гэр бүл салалтын талаарх маргаанаа бол зогсоогоогүй. Тэдний гэр бүлээ албан ёсоор цуцлуулах эцсийн шүүх хурал нь 2020 оны 9 сарын 30-нд буюу Дагласыг амь насаа алдснаас ердөө 3 хоногийн дараа болохоор тов нь айл хэдийн гарчихсан байснаас гадна энэхүү шүүх хурлынхаа шүүгчээр
шүүгч Морин оролцох байсан. Гэтэл шүүгч Морины хувьд тэдний 2018 онд болсон Доглас Ашлиг хордуулсан гэх өнөөх шүүх хурлын үеэр мөн л шүүгчээр оролцсон. Цаашлаад бидний мэдж байгаачлан 2018 онд болсон шүүх хурал дээр бол бүх зүйлс Догласын талд шийдэгдсэн. Тэгэхээр Ашли энэхүү шүүх хурал нь өөрийнх нь талд шийдэгдэхгүй байх өндөр магадлалтай гэдгийг анханасаа мэдчихсэн болж таарч байгаа. Цаашлаад 9 сарын 30-нд болох ёстой байсан шүүх хурлын үеэр Ашли, Доглас хоёрт хоёуланд нь үзлэг хийсэн сэтгцийн эрүүл мэндийн эмч доктор Брад гэрчээр оролцож мэдүүлэг өгөх ёстой байсан. Доктор Брад үзэлгийнхаа дараа Ашлиг бие хүний параноид эмгэгтэй баримтуудыг бүхэл үед хэтрүүлэн ярьдаг. Цаашлаад түүнийг туйлын manipulative зан чанартай хэмээн оншилсан байдаг. За хэдийгээр Ашли доктор Брадын гаргасан энэхүү оншийг нь шүүх хурлаас өмнө мэдэх боломжгүй байсан ч гэсэн ер нь бол шүүх хурал дээр энэхүү сэтгцийн оншилгоо нь өөрийнх нь талд шүүх хурлыг эцэслэн шийдвэрлэхэд тус болохгүй гэдгийг нь бол мэдчихсэн. Тэгэхээр ийхүү яг яагаад Ашли Догласыг хөнөөх болсон бэ гэдэг асуултын хариулт ингээд эндээс гараад ирж байгаа. Ашлигийн төлөвлөгөө нь бол анханасаа Догластай буцаж нийлсэн юм шиг жүжиглж агаад түүнийг гэртээ авч ирээд буудан хөнөөгөөд дараа нь өөрийнхөө энэхүү үйлдэлийг аргагүй хамгаалалт байсан хэмээн тайлбарлаад Флорида мужийн хуулийн цорхойг ашиглан хэрэгээс цэвэрхэн мултрахаар оролдож исэн. Учир нь 3 хоногийн дараа болох гэр бүл салалтын эцсийн шүүх хурал дээр өөрийгөө ялахгүй гэдгийг тэрээр маш сайн мэдчихсэн байгаа. Ашли Доглас хоёр анх гэрлэлтэд батлуулахдаа prenup буюу гэрлэлтийн өмнөх гэрээн дээр салсан тохиолдолд хөрөнгөө хуваахгүй хэмээн гарын үсэг зурцгаасан. Тэгэхээр хэрвээ салах юм бол Ашли нэгдүгээрт Догласаас ямар ч хөрөнгө авч чадахгүй, дээрэс нь сэтгцийн эрүүл мэндийн шинжилгээний хариун дээр тулгуурлаад охиныхоо асар эрхэгч мөн Догласт алдах аюултай байсан. Тэгэхээр Доглас амь насаа алдсан тохиолдолд эсэргээрээ бүх зүйл Ашлигийн талд шийдэгдэн хэмээн тэрээр тооцоолсон байгаа. За шүүх хурлын үеэр Ашли Догласын амь насыг хөнөөхөөр эртнээс төлөвлөжсэн байж магадгүй гэхээр хэд хэдэн нотлох баримтууд мөн дэлгэгдсэн байдаг. Тэрээр хэрэг гарахаас өмнө ямар ч бүртгэлгүй утас болон дугаар худалдаад авчихсан. Яагаад ч юм өөр хүний нэр дээр машин түрээсэлчихсэн. За бүр цаашлаад хэрэг гарахаас бүр өмнө өмгөөлөгчдтэйгөө хүртэл уцаар ярьсан байсан. Өмнө нь хэлсэнчлэн Ашлиг цагдаагийн хэлтс дээр ирсэн даруйд хэдхэн минутын дараа өмгөөлөгч нь гүүгээд ороод ирсэн. Яг л бэлдээд ээжсэн юм шиг. Прокурорын талаас эдгээр нотлох баримтуудыг шүүхтээр дэлгээд Ашлиг 1-р зэргийн урдаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн боловч шүүхээс эдгээр нотлох баримтуудыг бол хангалттай нотлох баримт гэж авч үзээгүй. За цаашлаад шүүх хурлын үеэр Догласын үеэлийнх нь ярьж байгаагаар Доглас Ашлид бүр маш их хайртай байсан болохоор түүний гаргадаг бүх л галзуу үйлдэлүүдийг нь зөвтгдөг байсан. Догласын эргэн тойрных нь хүмүүс бараг бүгдээрээ Ашлиг галзуу хүүхэн гэж дууддаг. Дээрээс нь бүгдээрээ Догласыг аль болох түүнээс холхон байхыг нь зөвлөцгөөдөг байсан боловч тэрээр Ашлид ёстой л нэг хэр халдаадгүй байсан. Ихэнх үед тэрээр Ашлигийн сэтгэл санаа тавгүй байсан болохоор л тэгж байгаа удахгүй зүгээр болчихноо хэмээн ярьдаг байсан. За ингээд 2024 оны 7 сард Ашлигийн эцсийн шүүх хурал нь болж шүүхээс түүнийг санамсаргүй байдлаар бусдын амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт гим буруутай хэмээн үзээд 20 жилийн хорих ялаар шийтгсэн. Ягаад Ашлиг 1-р зэргийн аль эсвэл 2-р зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаагүй вэ гэхээр 1-р Ашли гэмт хэрэг үйлдэхээр урдаас төлөвлөж исэн гэх нотлох баримтуудыг шүүхтээр хангалтгүй гэж үзсэн. 2-р Ашли өөрийгөө аргагүй хамгаалалт хэрэглэн Догласын амь насыг хөнөөсөн хэмээн шүүгдчихсэн болохоор хэдийгээр шүүгчид түүний энэхүү аргагүй бие хамгаалалт хэрэглэсэн гэдэг тайлбарыг нь няцаасан ч гэсэн яг хэрэг гарах үед Ашлигийн сэтгэл санааны байдал болон айдас нь яг ямар хэмжээнд байсан талаар тодорхой нотлох баримт мөн байхгүй тул үүнийг нь ч гэсэн харгалзаж үзээд санамсаргүй байдлаар хүний амь насанд хүрсэн хэмээн ял оноосон байдаг. За ингээд маш харамсалтай холион бантан шиг бас л нэг гэмт хэрэгтэн нь өөрийн биеэр хэрэгээ хүлээгээгүй өөрийгөө гим буруугүй хэмээн зүтгэсээр агаад дууссан нэг ийм хэрэг байлаа. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо дор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай.
Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энд хүрээ дуусч байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайк аваарай, subscribe аваарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараараа уулзтлаа. Түр баяртай.